Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Гурван мэдрэлийн 2-3 дугаар салааг амны хөндийгөр хэрхэн мэдээгүйжүүлэх талаар ярилцсанаа. Гурван мэдрэлийн 2 дугаар салааны 1 салаа болох ухархаанд орох мэдрэл нь ухархаанд орох ёроолоор явна. Ухархаанд орох нүхээр доош дотогш урагш чиглэлээр гарч ирдэг. Энэхүү мэдрэл нь дээд урвал, хамрын угалц, хамрын хажуутал доод зүхийг мэдрэлжүүлэхээс гадна үүдэн шүд, соёо шүдийг мэдрэлжүүлж идэг, мөн багаараа шүдийг анстомозороос давхар мэдрэлжүүлж идэг байна. Ухархаанд орох нүхний байрлал зүг тодорхойлохдоо ухархаан дээд ирмгийн ховл, ухархаан доод ирмгийн ховл босоо тэнхлэгээр татсан шугам дагуу байрлал гэж үздэг. Ухархаан доод ирмгийн ховлоос доош 5 мм, багаараа шүднээс дээш 25 мм орчимд мөн байрлал гэж үзнэ. Үйлчлүүлэгчийг хэвтэй байрлалд байрлуулан эмч үйлчлүүлэгчийн баруун талд сууна. Ухархаанд орох нүхний байрлал зүг тодорхойлохдоо хүүхэн арааны төвшнгөөр баримжаа авч болохоос гадна эмч баруун талд ухархаанд орох мэдээгүйжүүлэг хийж байгаа тохиолдолд зүүн гарын жигчиг хуруугаар ухархаанд орох нүхийн ирмгийг тэмтэрнэ. Зүүн гарын долоовор хуруугаар цавжийг татан бэлднэ. Хэрвээ үйлчлүүлэгчийн зүүн талд мэдээгүйжүүлгийг хийж байгаа тохиолдолд зүүн гарын эрхийн хуруугаар ухархаанд орох ирмгийг тэмтэрч долоовор хуруугаар цавжнаас татаж мэдээгүйжүүлэг хийх талбайд бэлчилнэ. Амны хөндөй талаас 1-р багаараа шүдний төвшөнд дээд шиглжих нуглаасаас гадагш 5 мм зай хатгалтыг хийдэг. Мэдээгүйжүүлэх тариаг хийхийн өмнө дээд шилжих нуглааст мэдээгүйжүүлэх гээл бүрхэнэ. Хатгалтыг хийж дээш чиглэлтэйгээр 16-аас 25 мм орчим дээш явуулна. За ясны хальсан тулсны дараагаар 0.9-өөс 1.2 мл орчим мэдээгүйжүүлэх уусмлыг нэвчүүлэн тарина. Мэдээ алдуулах тарилга хийсний дараа тухайн хэсэг орчим гадна талаас нь дарна. Энэ үед мэдээгүйжүүлэх уусмал бүрэн үйлчлэхээс гадна хүндрэлүүдээс сэргийлнэ. Тагнaan том нүхний байрлал зүг тодорхойлохын тулд ахтараа шүдний буйлны ирмгээс тагнaan төвийн шугам хүртэлх татсан шугамыг 4 тэнцүү хэсэгт хуваана. Үүний гадна 4-ний 1-т тагнaan том нүх байрлал гэж үздэг. Тагнaan том нүх нь тагнаа талаас хатуу зөөлөн тагнааг шүдийг амны хөндөй талаас мэдрэлжүүлж идэг байна. Нүхний байрлал зүг тодорхойлсны дараа зүг, дээш, арагш, гадагш чиглэлд 1 см ясны хальсан тулд явуулан 0.5 мл орчим мэдээгүйжүүлэх уусмлыг тарина. Үйлчлүүлэгчийг том ангаалган эмч үйлчлүүлэгчийн баруун талд байрлана. За тагнаад том нүхний байрлал зүйн ахтараа шүд байгаа тохиолдолд түүний төвшөнд байрлана гэж үздэг бол ахтараагүй тохиолдолд 7-р шүднээс арагш, гадагш байралтай буюу хатуу зөөлөн тагнааг заагаас 5 мм урагш байрлана гэж үздэг. Байрал зүг мөн тодорхойлохын тулд буйлны ирмэг болон хатуу тагнаан голын шугамыг 4 тэнцүү хуваасны гадна 4-ний 1-т байрлана гэж үздэг. Тагнаан том нүх байрлалаас тагнаатайгаар 45 градус үүсгэн нааш, урагш, дотогш чиглэлд хатгалтыг хийнэ. Хатгалтыг хийж явах явцдаа зүг, арагш, дээш, гадагш чиглэлд явуулан 0.5 мл уусмлыг нэвчүүлэн тарина. Төвийн үүдний шүднүүдийн хооронд буйлны ирмгээс 7-оос 8 мм зайтай оршдог. За тухайн тэр мэдрэл нь үүдэн бүлэг шүдний тагнаа тал зэргийг мэдрэлжүүлж идэг байна. Хамар тагнаа мэдрэлийг мэдээгүйжүүлэхдээ үйлчлүүлэгчийн толгойг дээд зэргээр гидээлгэн амыг том ангаалгана. Эмч үйлчлүүлэгчийн баруун талд байрлан үүдэн шүдний голын хөнхлөгөөс дээш арагш 7-оос 8 мм зайд байрлана гэж үздэг. Тухайн хэсэг нь багаараа шүднээс багаараа шүдний төвшөнд тагнаа талаас мэдрэлжүүлж идэг байна.
мэдээгүйжүүлэх гээлийг дүрхэн тагнаатай 45 градусын өнцгөр хатгалтыг хийнэ. Хатгалтыг 5-аас 8 мм-ийн гүнд явуулан 0.3-аас 0.5 мл орчим мэдээгүйжүүлэх уусамлыг тарин мэдээгүйжүүлнэ. Хоншоорын төвгөрийн дамжуулах мэдээ алдуултыг хийхдээ 2 дугаар араас шүдний цогцсны түвшин эсвэл 2-3 дугаар араас шүдний хоорондох түвшингөөс дээш шилжих нуглаасаас доош 5 мм-ийн доор хатгалтыг түүшин сэртэнгийн ирмэгтэй 45 градус налуу үүсгэж хатгалтыг хийдэг. Хатгалтыг хийхдээ зүүнний налуу маань ясны хальс тал руугаа харсан байвал илүү тохиромжтой. Дээш, арагш, дотогш чиглэлд 2.5 см дээш чиглэлдээ явуулан 2 мл мэдээ алдуулах бодисыг шахаж мэдээгүйжүүлнэ. Дэд түвшгийн мэдрэлийн арын салаанууд нь далавч тагнаа хонхор болон хоншоорын төвгөрийн арга гадна гадаргууд байрлаждаг. Агтараа шүдний түвшийн ирмэгээс дээш 15-аас 25 мм-ийн дээр байрлана гэж үздэг. Төвгөрийн мэдээ алдуултыг хийснээр 1-р их араас шүднээс 3-р их араас шүдний үүдвч талын буйл, түүш мэдээгүйжин хоншоорын дайвар хөндийн арын гадна хан мэдээгүйждэг. Үйлчлүүлэгчийг хагас хангайлган 7-р шүдний буйлны ирмэгтэй 45 градус өнцгийн налуутайгаар шилжих нуглаасаас доош 5 мм-т хатгалтыг хийнэ. Хатгалтыг хийхэд зүүнний налуу маань ясны хальс руу харсан чиглэлтэй байх хэрэгтэй. Хатгалтыг хийж ясны хальсыг дагуулan дээш, арагш, дотогш чиглэлтэйгээр 25 мм орчим гүнд явуулна. Үүний дараагаар мэдээ алдуулах уусамлыг 1.8-аас 2 мл орчим тарина. Гурван мэдрэлийн 3-р салаа болох эрүүний салаа хөдөлгөөний болон мэдрэхүйн мэдрэлийн салаануудыг өгдөг. Хөдөлгөөний мэдрэл нь зажлуурын булчингуудын үйл ажиллагааг хариуцдаг бол мэдрэхүйн салаа 4 хэсэг мэдрэл салаална. Дээш auricula temporalis nerve, доош канал руу inferior alveolar nerve буюу доод түвшийн мэдрэл. Урд хэсгээр амны ёроол дотор талаар нь дагаж яваад nervus lingula өмнөд хэсгээр нь хацрын мэдрэл өнгөрж идэг. За бид нар эрүүний дамжуулах мэдээ алдуулалт хийж байгаа тохиолдолд nervus inferiorus alveolar, nervus lingualis, nervus buccalis мэдээ алдуулдаг байна. Эрүүний мэдрэлийг дамжуулах мэдээ алдуулалтаар мэдээгүйжүүлэхийн тулд доод түвшийн мэдрэлийн нүхний байр хэзээ тодорхойлох хэрэгтэй болдог. Араас шүдний зажлах гадаргуун түвшинд байрлал гэж үздэг бол тухайн мэдрэлийн орж ирж байгаа нүхний өмнөд хэсэгдэр нь лингула буюу хилэнцэр яс маань байрлаж идэг учраас хангалттай мэдээ алдагдаггүй. Тэгэхээр зажлах гадаргуун түвшингөөс ойролцоогоор 1 см-ийн дээр хийх юм бол доод түвшийн мэдрэлд хангалттай мэдээгүйжүүлэх уусмал маань очно гэж үздэг. Эрүүний салааны урд ирмэгийг тэмтэрнэ. Урд ирмэгийг тэмтэрсний дараачаа за ахтараа шүдтэй бол ахтараа шүднээс дээш, за ахтараа шүд хэрвээ байхгүй тохиолдолд 7-р шүднээс дээш 1 см дээр хатгалтыг хийн гэж үздэг. Баараа шүдний түвшинд эрхий урууны дүүн шугам давуу хатгалтыг 5 мм орчим гүнд хатгаж ясны хасны тултал явуулна. За энэ үед нэг 0.5 мл орчим мэдээ алдуулах уусмлыг тарьснараа хэхийн мэдрэл мэдээгүйжнэ гэж үзнэ. За зөв баг зэргийн арагш цуглаж үүдэн шүдний түвшинд хаваачин 2 см-ийн гүнд хатгалтыг дахин үргэлжлүүлнэ. Энэ үед доод түвшийн мэдрэлээр зүүнний үзүүр очдог учраас тухайн хэслэг зай дамжуулах мэдээ алдуулалтынхаа уусмлыг тарина. Эрүүний мэдрэлийг дамжуулах мэдээ алдуулалтаар амны хөндийгөөс мэдээ алдуулахдаа тэмдэглэлтийн болон тэмдэглэлтийн бус арга гэж байдаг. За тэмдэглэлтийн аргаар хийж байгаа тохиолдолд үйлчлүүлэгчийн баруун талд хийж байгаа бол эмч баруун урд нь зогсно.
зүүн гарын 7 хуруугаар үений толгой, зүүн гарын ядам хуруугаар эрүүний буланг тэмтрэн, дунд хуруугаар голынхын байрал зүйг тодорхойлно. Амаангасныхын дараагаар эрхий хуруугаар дунд хурууны түвшинд эрүүний салааны урд ирэмгийг тэмтэрч байрлал зүйг тодорхойлдог. За энэ үед болохоор эрүүний нүх маань эрхий хурууны голын түвшинд байрлал гэж үздэг. Үйлчлүүлэгчийн зүүн талд хийж байгаа тохиолдолд эмч баруун талд нь байрлаж зүүн гарын ядам хуруугаар эрүүний үений толгойг тэмдрэн 7 хуруугаар эрүүний булан дээр тэмдэрлэдэг юм. За мөн дунд хуруугаар голын байрлалыг тодорхойлж эрхий хурууны тусламжтайгаар завжийг татан эрүүний урд ирэмгийг тэмтэрч мөн эрүүний нүхний байрал зүйг тодорхойлдог. Хатгалтыг хийхдээ эрүүний салааны урд ирэмгийг тэмтэрч зүүнний чиглэл араа шүдний түвшингөөс 0.5-аас 0.75 см-ийн дээр байрлалтай бага арааны түвшинд ясны хальсанд хатгалтыг хийнэ. Хатгалт 5 мм гүн орчимд явж ясны хальсанд тулна. Энэ үед 0.3-аас 0.5 мл мэдээгүйжүүлэх уусамлыг нэвчүүлэн тарьж хэлний мэдрэлийг мэдээгүйжүүлнэ. За зүүнний чиглэлийг баг зэргийн хоошин суулан үүдэн бүлэгшүүдээр дамжуулан эрүүний салаатай параллел байгаар байрлуулан харагч чиглэлтэйгээр 2 см хүрээтэй гүнд хатгалтыг явуулна. 1.5-аас 1.8 мл мэдээгүйжүүлэх уусамлыг тарьж доод түвшийн мэдрэлийг мэдээгүйжүүлнэ. Тогрын мэдээ алдуултыг хийснээр доод түвшийн хилний хацрын гэсэн 3 мэдрэлийг зэрэг мэдээгүйжүүлэх боломжтой. Титэм сэртэн болон эрүүний үений толгойн хооронд дээрх 3 мэдрэл байрлана. Үйлчлүүлэгчийн амийг том хангаалган их хараа шүдний түвшинд тариурыг байрлуулж дээд агтараа шүдний зажлах гадаргуугаас доош 5 мм-т хөндлөн татсан шугам болон хацрын ховлын түвшинд огтлцож байгаа цэгт хатгалтыг шууд хийнэ. 5 мм-ээс 2 см хүрээтэй гүнд явуулан ясны хальсанд тулган 1-ээс 2 мл мэдээ алдуулах уусамлыг хөвчүүлэн тарина. Энэ үед доод түвшин болон хацрын мэдрэл мэдээгүйжинэ. Зүг арагч чиглэлтэйгээр 5 мм-ээс 1 см орчим сугалж дахин 1 мл орчим мэдээгүйжүүлэх уусамлыг тарьснаар хэлний мэдрэл давхар мэдээгүйжнэ. Эрүүний тогрын мэдээ алдуултыг хийхдээ үйлчлүүлэгчийн амийг дээд зэргээр том хангаалгана. Эмч үйлчлүүлэгчийн баруун талд байрлаж зүүн гарын 7 хуруугаар эрүүний үений толгойг тэмтэрнэ. За эрхий хуруугаар завжийг сөхөж эрүүний салааны урд ирэмхтэй цуг татан байрлал зүйг тодорхойлно. Байрлал зүйг тодорхойлохын тулд дээд агтараа болон дээд 2 дугаар араа шүдний түвшингөөс доош 5 мм зайд хатгалтыг хийнэ гэж тооцдог. Зүүнний байрлал бага араа шүдний түвшинд байрлаж өгдөг. За энийг мөн амны гадна талаас тодорхойлох гэж байгаа тохиолдолд амыг том хангаалгасан чигээр трагус мөгөөрс болон эрүүний үений тэнхлэгийг дагуу татсан шугам дагуу хатгалтын шугам байрлана гэж үздэг. Зүүнний үзүүрийн чиглэл болохоор 7 хурууны чиглэлд трагус мөгөөрсийн тэнхлэгтэй параллел байхаар тооцож хатгалтыг 2 дугаар араа эсвэл агт араа шүдний түвшингөөс доош 5 мм орчим хатгалтыг хийнэ. Хатгалтыг хийгээд дээш чиглэлтэйгээр 5 мм-ээс 1.5 см хүртэл тасан тулд хатгалтыг хийнэ. Хацрын мэдрэлийг эрүүний тогрын мэдээ алдуултын үед мэдээгүйжүүлэхээс гадна дангаар нас мэдээ алдуулж болдог. Энэ тохиолдолд хацрын мэдрэл маань эрүүний салааны урд ирмэг дагуу титэм сэртэн ороож доош буудаг. Эрүүний салааны урд ирэмгийг тодорхойлж араа бүлэг шүднүүдийн хүзүүвч хэсгээс доош 2 мм зайд хатгалтыг ясны хальсанд тулд хийнэ. Тухайн хатгалт хийсэн хэсэгт 1-ээс 2 мл мэдээ алдуулах уусамлыг тарьж мэдээгүйжүүлнэ. Уншаарын араа шүдний түвшингөөр босоод хэвлэхээр татсан шугам болон эрүүний салааны урд ирмэгт огтлцож байгаа цэгт хатгалтыг хийдэг. Хатгалтыг хийхдээ 1 см орчим гүнд хатгалтыг хийж
1 мл орчим мэдээгүйжүүлэх уус мэдээг тарьснараа хацрын мэдрэлийг мэдээгүйжүүлнэ. Хэлний мэдрэлийг эрүүний болон тавгарын мэдээ алдуулалтын үед мэдээгүйжүүлэхээс гадна хэлний мэдрэлийг мөн дангаар нь мэдээ алдуулж бас болдог. Дараа шүдний төвшөнд доош амны ороолын хамгийн доод зэгт хатгалтыг хийн. Энэ үед хэлний мэдрэл маань хамгийн өнгөц байрлах бөгөөд эсгийн мэдээ алдуулах уусмлыг 1.5-аас 2 мл-ийг хөвчүүлэн тарж мэдээгүйжүүлнэ. Хэлний мэдрэл нь дараа шүдний төвшөнгөөр доор амны ороолын хамгийн доод зэгт хамгийн өнгөц байрлал гэж үздэг байх нэ. Тухайн байрлал зүйг тодорхойлон амны ороолын хамгийн доод зэгт дараа болон 7-р шүдний төвшөнд хатгалтыг хийж мэдээ алдуулах уусмлыг 1-2 мл орчим тарьж мэдээ алдуулна. Эрүүний мэдрэлийг ам дотор ам хаалттай байгаа үед хийхдээ дээд хоншоорын араа шүднүүдийн хүзүүрчээс дээш 1 см төвшөнд параллел чиглэлээр салстанд хатгалтыг хийн. Хатгалтыг хийсний дараагаар 2.5-аас 3 см хэрэгтэй гүн хатгалтыг явуулах ба энэ үед ясны хальс тулдаггүй учраас гүний хэмжээг сайтар анхаарах хэрэгтэй. Эрүүний дамжуулалт мэдээ алдуулалтыг ам хаалттай үед хатгалтыг буйлны ирмэгтэй параллелаар дээш 1 см зайд шүдний зажлах гадаргуутай параллел байхаар хацрын салстанд хатгалтыг хийн. Хатгалтыг хийснээр гүнд 2 см орчим хатгалтыг үргэлжлүүлэн мэдээгүйжүүлэх уусмлыг нэвчүүлэн тарина. Энэ үед тавгарын мэдээ алдуулалттай ижилхэн доод түвшийн мэдрэл, хацрын мэдрэл, хэлний мэдрэл, цог мэдээ алддаг. Гурвалсан мэдрэлийн 3 дугаар салаа болох эрүүний мэдрэлийн доод түвшийн мэдрэлийн үргэлжлэл нь оочны нүхээр дээш арагш гадагш чиглэлээр гарч ирэн үүдэн бүлэг, соёо, багаараа шүднүүдийг мэдрэлжүүлж идэг. Оочны нүх нь эрүүний доод ирмэгээс 1 см зайд 2 дугаар багаараа шүдний сурвалжийн оройн түвшинд байрлана гэж үздэг. Оочны нүх нь ухархайн доорх нүхтийн байрал зүйтэй нэг түвшинд байрлах бөгөөд эрүүний өмнөд хэсгийн хонхорт байрлаждаг. Эмч баруун талд мэдээ алдуулалтыг хийгч байгаа тохиолдолд үйлчлүүлэгчийн баруун хойно байрал зүйтэйгээр зүүн гарын 7 хуруугаар уруулыг тэлэн дотор талаас нь эрхий хуруугаараа хамгаалалт хийж өгдөг. Үйлчлүүлэгчийн үед амаа хаг сангаасан байдалтай байж байдаг. За хэрвээ үйлчлүүлэгчийн зүүн талд мэдээгүйжүүлэх хийж байгаа тохиолдолд эмч үйлчлүүлэгчийн баруун урд нь зогсож амийг баг зэргийн ангаалган зүүн гарын 7 хуруугаар завж гадагш тэлж мэдээ алдуулалтыг хийнэ. Оочны нүх нь багаараа шүдний сурвалжийн оройн түвшинд байрлах учраас хатгалтыг 1-р араа шүдний түвшинд шилжих луулаасаас гадагш чиглэлд доош урагш чиглэлээр хатгалтыг хийнэ. Хатгалтыг доош 8 мм-ээс 1 см орчим ясны хальсан тултал явуулж мэдээ алдуулах уусмлыг 1 мл-ээс 1.2 мл орчим хоригдол үүсгэн мэдээгүйжүүлэх уусмлыг тарина. Мэдээгүйжүүлэх уусмлыг тарьсны дараагаар тухайн хэсэг газар даралт өгнө. Оочны мэдрэлийг үйлчлүүлэгчийн зүүн талд хийгч байгаа тохиолдолд зүүн гарын 7 хуруугаар завж гадагш тэлэн зүүнний чиглэл маань 1-р их араа шүдний төвшөнд багаараа шүдний сурвалжийн оройноос гадагш чиглэлд доош урагш дотогш чиглэлтэйгээр хатгалтыг дамжуулах мэдээ алдуулалтыг амны хөндийгээр хийхэд 27-аас 30 G, урт нь 21-ээс 35 мм зүг өргөн ашигладаг. Мөн амны хөндийг халдваргүйжүүлэх уусмлаар зайлуулж тухайн хатгалт хийх цэгт мэдээгүйжүүлэх гээл бүрхэж явах хэрэгтэй. Мэдээ алдуулалтыг хийсний дараагаар 5-аас 15 минутын дараа ажилтныг эхэлж болно.